нийслэл аялал Улаанбаатар хотын өнцөг болон бүрт. За сайн өдртэй хамтдаа үзэгч та бүхэнд баярлалаа. Нийслэл аяллаа хамгийн их нийсийг үзэгч та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. За энэ бол хоол хэсэг үзэгч та бүхэнд яг одоо хүрнэ. Одоо бидний ирсэн байгаа газар яг өнөөдрийн нийслэл аяллаа хоолны хэсэг бас арай өөр маркаар үзэгч та бүхэнд хүрэх гэж байна. Тэр нь болохоор айлт хоол иднэ. Хаяг нь болохоор одоо яг 5 шарын махын бөксөн хажуу тийм ээ. Аптаун илүү. Аптаун била. Аптаун била. Хоёул одоо гадаад хэлтэйгээр бобоогоос вила юм уу? Била. Вила биш юм уу? Била биш. За вила нь юу гэсэн үг юм? Мэдгүй. Одоо гараа би танах хэлээ. За. Ингээ одоо энэ тоогооч мөөгийг хийж байгаа бас телевизүүтэй хамтарч нэвтрүүлэг хийдэг байсан бас үзэгчид мэдж байгаа бох тийм ээ. Тэгээд орохоор бас хараа таних баха. Бобо энэ дээр цүнхтэйгээ бит хоёр бол орж хоол хэсгээ чи цаашаа бобо тэгээд ховц өдөр хүнжил гуцаа аваад ирсэн. Үлдэн сарын дараа их таргалчаад болсон гэсэн. Тийм. За нийслэл аяллаа хоол хэсэг үржил тэгээд одоо бид нар хаалганы код хийдэг лээ. Та 50 хийдчихлээ. За очиж байгаа тэгээд дотгошоо явж ороод бас мөгийн ихчдэг уулзъя. Сая өдрийн нийслэл аяллаа хамтаагаар үзэгчтэй. Нийслэл аялал Улаанбаатар хотын өнцөг болон бүрт. За За хоол баг хийсэн юм шиг байна. Хоол баг хийж одоо яагаад? За сайн уу мөгийгч. За ажил сайн уу таны? Сайхан амарч байна уу? За бид нар яваа хүрээд ирлээ. Энэ нөгөө нэг сая өдрийн хөтөлбөрийн одоо хоолны хэсэг танах дээрээс хүрхэн дэвш тийм ээ. Үзэгчтэй бас тайлбарлаад өгсөн байгаа. За. Тэгээ бид нар нэг ийм дүрмтэй байд юм аа. Бид нар нөгөө хоолны ресторануудаар очиод эдсэн хоолныхоо үнийг таадаг байхгүй юу? Тэр нөгөө ресторан дээр одоо тодорхой үнэлгээний дагуу хоолнууд гарч байгаа шүү дээ. Тэгэхээр таны хувьд болохоор яг тийм одоо ресторан биш юм чинь бид нар зүгээр авсан хоолны материалын үнийг нэг бацаагаар таая гэж ярьсан байгаа тийм ээ. Тийм шийтгэлтэй байгаа нэг эвгүй шийтгэл байгаа. Гэтэ өөрөөсөө би нэг айгу гоё явах юм биш. Тэгэж байгаа. Ерөөсөө санд ороогүй. Тий. Ерөөсөө яг нөгөө зурглаач маань ирнэ. Мэдээж хөтлөгч ирнэ. Тэгэл болно гэд. Гэхдээ мөгийн их чинь бол та нар бол таахад боломжтой. Ягаад гэвэл би их хүнтэй юм авдаггүй. Яг л нөгөө гэрт ер нь байх юм. Өөр гарын дорох гэдэг. Тийм гарын дор. Ерөөсөө ингээд явахад гарын дор бүтээгдэхүүн. Ганцхан имзэглэж байгаа зүйл нь бол нөгөө талхын хүнт орцсон учраас би өргөлж юм нарийн боорцоо гэдэг. Гоё шүү дээ. Юу боорцог чинь бүр гоё. Тэр мөн үү. Би орж тэрнээс идэндээ гэж удаа хараад. Тийм учраас ер нь манай иргэдч гэсэн одоо миний бүсгүйчүүд одоо хоолны нэвтрүүлгийг их өвүүлээд байгаа. Тэгэхээр тэрийг нэг зав гаргаж агаад хийн. Миний ганцхан баримтлах юм. Би хэдий мэрэгжлийн тоогоочч гэсэн ерөөсөө гэртээ хүн байгаа ямаараа л сайхан. Ер нь өнөөдрийн хувьд би зориуд энэ ногоо авсан бол бид нэр бас та нар нэг бас нэг одоо гоё баяр болох гэж байгаа шүү дээ. Тэр бол залуучуудын баяр. Гоё доо. Яг гоё гэж л үзэж байгаа шүү дээ тий. Тэр баяр болох гэж байгаа учраас тэрэн зориулсан нэг ногоолог хоол хийх гэж байна. За халивны баяр болох гэж байгаа шүү тийм ээ. Халивны баяр тий. Сүнсний баяр тийм ээ. Тэгэхээр тэрэн дээр олон залуучууд маань ирсэн байна. Тий. Тэгээд миний гар баян. За. Жохон ямар их юм хийчихнэ. Тэгээд бас сонирхол тэр мөгийг чинь тэр өргөмжлээд. Окей, та бас өшөө өөр гадлаар дэлгэрэнгүй танилцуулгыг өгөөч. Одоо энд ямар зургнууд байна тийм ээ? Өргөмжил гэх мэт зүйл байна тийм ээ? За яг мөгийг чинь ингээд нөгөө 2009 оноос эхлээд нөгөө Монгол бахархал гэдэг нэвтрүүлгийг миний аав Элчин сайд хүн байсан. Тэгээ аавынхаа гэгэн дурсгал зориулаад хөлийн чандад дандаа ингээд нэвтрүүлгээ хийж явж байгаа юм. Тэгээ одоо 6 7 дахь жилдээ болж байна. Тэгэл энэ олон элчин сайдуудтай уулзсан, энэ сайхан Монгол иргэдтэйгээ уулзсан ийм юу байна. Тэгээд түүний хажуугаар бол мэдээж надаа одоо олон газрууд өргөмжлөл сайн одоо ажил сэтгэлээсээ ажиллаж штэ. Угаасаа альваа нэг юм сэтгэлийн юм их өрөөгөөжтэй байдаг тийм ээ. Тэрнийхээ хариуг л авч яах гэж бодож байна. Шилдэг иргэн гэсэн өргөмжлөл байна. За Монгол бахархал гэдэг одоо энэ Сөүл хотод 2010 оны 11 сарын 22-нд очиж зураг авахсан юм байна. Хэдэн орноор аялж байгаа вэ? Бээжинд байна. Одоо 7 орноор. Бээжинд байна. Энэ бол Лондонд байна. Энд сая би нөгөө юунд Австралид яваад ирсэн. Бол сайд дээр. Тэгээд энд нөгөө Австралийн гадаад харилцааны яамны нөгөө Жули Бишоп биш үү тий. Тэрнтэй ярилцлага хийсэн байгаа. Энд маш гоё юм байгаа. Энэ Бөхөө гэдэг нэг манай нэг банд байт юм бэ. Тэгээд тэр олон орны хөгжимчдтэй нийлээд тэгээд тэнд ерөөсө
Монголынхаа талаар ямар мундаг ажил хийж байна. Тэгээ ингээ ер нь Өөрөө морин урдаар тийм үү тий? тий хөмөлөд Хөмөл за. тэгээд ер нь залуучууд гэлгүй манай Монгол иргэд хүний нутагт тэгээ би хаяа нэг юм дээр боддгийг хүний нутагт болгоод болоод байгаа юм чинь эх орондоо тэгвэл болгоод болгоё л доо тий хамтдаа гэдэг тийм л урьянд орол явдаг л та. Энэ юу Лондонд нөгөө алсаг харигч дээр анх удаа одоо манайх нөгөө нэг нэвтрүүлэг хийдэг тийм Лондонгийн одоо нөгөө нэвтрүүлэг хийдэг үү шүү дээ. Нэвтрүүлэг хийдэг. Тий. Тэгээ энэ одоо энэ сайхан юмнууд байна бас. Бас хүмүүнлэгийн үйлсдэн шилдэг байгууллага гэдэг. Хүмүүнлэгийн үйлсдэндээ мөг их чинь бол нөгөө сэтгэлийн чимдийн нийгэмд үйлчлэх төрийн бос байгууллагын ерөнхийлөгч юм. Би ер нь олон нийтийн ажил хийх дуртай хүн. Тэгээ нийгэмдээ ер нь нэг юм хийцэн гээд өөрөө би их сайхан чамдэрч үзлээ, зовлон тий. Одоо ханиа гээл ингээл амьдралын юм хатгууртай үзсэн учраас ерөөсөө зовж байгаа хүнийг олж агаад хайж агаад туслахын сэн гэсэн юм чин ирмэлцэлтэй байдаг. Яг тэрэн дээрээ бас тийм холбоо нээсэн байгаа. Нилээн ажил хийцээ. Тэгвэл өшөө тэр талаар бас тун удахгүй дэлгэрэнгүй цөмөрөө ярилцсан. Тийм хоол идэнгээс бас жоохон ярьцгаана. Тий. За энд бас нэг юу байна те өргөмжил юм уу? Одоо хэл байхгүй болохоор ойлгохгүй байна та. Энэ бол нөгөө Австралийн одоо оюутны холбооноос надаа одоо дурсгасан зүйл. Яг энийг дурсгасан гэхээр би сая Австралид маш олон хотуудаар явсан. Тэгээ оюутны холбоо нь болон гэгэн төв намайг тэр олон хотуудаар явуулах боломжийг нээж өгсөн. Тэгээд энэ хоорондоо бол би ерөөсөө юуг харсан гэхээр ер нь ямарваа нэг юмны нүдэл үнэнч байд юм бэ гэдгийг харсан учраас би Австралид бүхэл бүтэн одоо боловсролын тухай цоврал нэвтрүүлэг хийж ирсэн байгаа. Тэгээ энээс хойш миний санаа юу болсон гэхээр ерөн дандаа хилэн чандад Монгол бахархал биш. Бас хүний нүд үнэнчтэй, нүд үнэнч. Яг тэгвэл бид нар үнэхээр дандаа л бахархаад баймаар байна. Гэлээ гэхдээ ер нь аливаа нэг юмны нүд үнэнч сайн муутай үзүүлэх харуулах ёстой юм байна гэдэг дээр нь бас их тулгуурлаад үүнээс хойш Монгол бахархлынхаа нэгэн буланг нүд үнэн чих худалч гэдэг сэдвийг нэ гэж бодож эндээс ирсэн байгаа. Энэ тийм байсан. Боловсролын системээр Австралид ч дэлхийд хоёрт ордог шүү дээ. Тий. Тэгэхээр энд бол одоо залуучууд маань гэр бүлэрээ бүгд одоо явах боломжтой юм сайхан. Тийм сайхан зүйл байна. За хоол руугаа. За тэгээ. За өнөөдөр ер нь ямар хоол хийхвүлээ? Мөццөгч вэ? Би ерөөсөө бас их зөнтэй юм шиг байна. Яг гэвэл би ерөөсөө хүмүүс л ирэх шинжтэй байсан. Их олон нөгөө халчуул ирэх ёстой байсан юм байна. Одоо залуучууд. Тийм учраас би яг үнэхээр зөнгөөрөө хоолоо бэлтгэсэн юм уу гэж бодож байна. Тий. Одоо мөг их чинь нэг сайхан цай чанж үгээд үнэртэй. Тий. Монгол хүн байна. Миний аав увсих би ховдын ээж минь ховдын хүн байгаа. Бол усынхан бол цайндаа бол аюу сайн байдаг. Юу тэр ховдынхан хүртэл хараа юу штэ. Хоол шиг юу бантан хоол. Би нөгөө цай уусан чинь шүл амтагтаад гайхаад ямар очтой гандах гардаас би асуусан. Энэ бол ямар очтой цай хийгээд өгч өгсөн чинь. Наадаж ингээ махтаа ингээ чанаад ингээ болгоод ийм учиртай ингээ надад бол нэг цагийг заасан л да. Тэр цайны талаар би бол сүүлд толгой игээд ойлгохоолж гисэн. Тэгээд ямарсан тэр цайг уусан бол ингээ хөс нь бол гардыг бол яаж ч бас гардаг. Тийм бүр яг шүл амтагтаад байгаа юм чинь. За би та нартай нэг гоё зүйлийг юу яа. Яг хоо аливаа нэг зүйлд ер нь би найз нөхдөөр ч юм уу ажлынх нэгэ телевизийнх нэгэ их урихыг хүсдэг. Тэгээ миний уурах юу нэг ахаар би өөрөө тогооч. Тэгээд хүнтэй аягүй сайхан ингээд байхаар нэг сайхан үеийг өнгөрөөдөг, дурсамж бий болдог. Тэгэхээр тэр бүгдийг эрэхт бол би сайхан зүйлийг бэлтгэхийнсэн гэд. Аливаа нэг хүн ер нь хараа сэтгэлээсээ байвал ерөөсөө тэр амтлагч хэрэггүй л гэж боддгийг шүү. Гэхдээ гэрийн нөхцөл хоол бол тоглоом. Яг технологийн үед бол мэдээж ажил, тийм ээ. Гэрийн үед бол ерөөсөө тоглоом, хоол. гэж л боддгийн тэр нь бас зөвч байж болно, бурууч байж болно. Тэгэхдээ миний хувьд зөв тал руугаа. Тий. За энэ наадах чи яагаад юм бэ гэхээр одоо та нар би та нарт зориуд энэ
Дөрөв хэлсэн шүү дээ. Талах их ховор авдаг, борцгоо хийчдэг. Тэгэхээр энэ борцгоо ингээд идэхэд бол Энэ саяны таны хольсон чи юу? миний энэ хойлсон бол ерөөсөө цэцгий. Тэгээд энэ дээр чинь би нэг карчиц нэмсэн байгаа. Жохон майонез нэмсэн байгаа. Ямар гоё юм бэ? Гоё нөө. Мөгш яг энэ жороор чинь би сая нэг хазаал ийм бодол төрж юм л доо. Хоолны газрууд нөгөө орох чи одоо Тийш. талах юм өгөөд өгдөө шүү. Яг энийг тавьж тавиугаа юм байна. Тэгээд тэр хооронд чинь нөгөө хоол юу болоод байна яагаад байна гэх юм байхгүйгээр тэгээл сайхан ажиллаа яриад юу ярих гэж байсан яг тэр ярианыхаа цэгцэндээ орох байхгүй юу тий ер нь хоолн дээр чинь бас ажил их ярьдаг шүү дээ ер нь өлсөж байгаа хүмүүс ерөнхийдөө жоохон хоол удвал уцаарладаг тал руугаа байдаг шүү. А тэгэнгүүт үнэхээр шинэ хоол идэе гэвэл хийж өгвөл тодорхой хэмжээний хугацаа орно. Тийм учраас энэ хооронд яг иймэрхүү юм одоо чи амны зугаа шүү дээ. Тийм байлгүй хаа. Харин би тэгээд хэлж штэ. Энийгээ идчих яхта дараа нь одоо энэ хүнтэй бизнесийн хүмүүс бол те. За энийгээ идээд ярьж явах хооронд за би ерөөсөө энэ хүнтэй энийг л ярих нь зөв юм байна. Энэ тал руугаа ярих нь зөв юм байна. Тэгвэл миний ажил бүтээд гарах юм байна гэсэн ойлголттой гарах байх гэж бодож байгаа байхгүй юу? энэ бөөрхийнүүд нь юу вэ? Аль? Карчиц. Чи одоо энэ дотор нөгөө Тий, карчиц. Том нөгөө бүрэн килчсэн карчиц. Би нөгөө нэг карчиц нэг бас хуурайгаараа байдгийг шүү дээ. За их чин дээж аваад үлдчихье. Нүдэн дээр юм гарцсан. Нүдэн зөвхөн юм байхгүй. Мэдгүй одоо нэмэлт үзүүч ямжихгүй юу гэдэг шүү. Тэгээд айлд орж ирчих шилээ авахгүй гэж манай хүмүүс үзэгчд бас ургаар байхгүй тий. Шил бас имиж үүдэг үстэй. Тийм. Манай хүний нүдэн дээр нь юм гарцсан. Нүдэн дээр юм гарчаад байдаг боловсон. За ингэ сайхан. Зүйтэй цагаан. Окей. За энэ хамгийн түрүүнд би энэ юг танилцуулъя л да. Хушиг айл болгон тэгэл ширээн дээр нэг байдаггүй шүү дээ тий. Тэгэхдээ би үргэлжийн хушиг идэхийг хүсдэг. Мөнгөний боломж байвал шүү дээ тий. Тэрнээс аягүй үнэтэй болсон. Энэ чинь нөгөө хүний тархинд аягүй сайн. Нөгөө 6 дахь метрх үед маш сайн. Нөгөө одоо ингээл хүний тархи чинь мэдээж ингээл дээшээ яваад байхгүй доошоо яваад байна шүү дээ. Тэгэхээр тэрийгэ тогтонг байлгахын тулд хушиг хийддэг. Энэ бол маш сайн. Тий. Ингэж яах вэ тий? Тэгэл ингээл хагалчих штэ. Одоо юу за бобо хаалаарай. Зөв. Тэгэл амархан хагалчихна. Тэгээ энэ хушигыг бол миний эмгтээчүүд аягүй хидж байгаарэ. Маш гоё хушиг чинь нөгөө тархины яг тархи шиг хэлбэртэй штэ дотроо. Тий? Тэгэхээр ер нь яагаад альва нэг юм ингээд ер нь байгаль их хоёр ч холбоотой байдаг ингээд энэ жимс ургамал хүртэл ижил төрлийн болцсон байгаа үстэй. Ер нь ажиглаад байхаа тий. Тэгэхээр хүний яг тархи хэсэг ийм барж исэн юм байдаг штэ. Тэгэхээр яг тархинд сайн гэдэг нь үнэн гэж боддгийн тий. За эндээс би юуг яасан байгаа? Энэ хулууг сонгосон нь юу гэхээр нөгөө хүүхдүүдийн бас оюун ухаанд их сайн. Хүүхдүүд чинь нөгөө ер нь хилийн чандад би нэг юмыг айгүй их сонирхсан. Хүүхдүүд ямар хөөрх юм бэ? Ямар шилтэй байсан? Юутай ч байсан. Дорхно хэл сурчдаг. Тий. Тэгэхээр хүүхдүүд маань ямар их гоц авьяастай дээр нэмээд залуучууд маань иргэд маань тэнд яагаад гадаадд тэнд сайхан ажиллаад амьдраад байгаа юм гэхээр монголчууд маань өөрснөө айгүй ургалж үзэлтэй юмыг их хурдан тусгадаг, тунгаадаг. Энэ талаас айгүй тийм содон соргог тийм санагдсан. Тэгээд би яг заримдаа нөгөө нэвтрүүлэг хийж яхад бэлээ өмсөхгүй яасан бэ л гэдэг. Тэгээд бэлээ бол гэртээ бэлээ өмсөөл буузаа чимхээл гэдэг хүн байхгүй. Хамгийн гол нь хараа бэлээгүй байна гэдэг чинь шүү дээ. Юу байдаг байхгүй юу? Хүний нөгөө яг энэ амтлахын эрэхтэн гараар явж болдог. Тэгээд ерөөсө гарын мэдрэмжээрээ сайхан өөртөө сайхан ийм таашаалтай байна л гэсэн үг шүү. Би энийг хийж гэн те. Би хэн зориулж байгаа вэ? Хандаа хүүхдтэй, найз нөхдөдөө. Тэгэхээр сайхан юм хийхин тулд өөрөө ингээл гараараа хийх нь хамгийн гоё. Тий. Энийг бол бас хүлээн зөвшөөрөөрэй. Энэ ямар гоё юу вэ? Сиднейд явж байхдаа авсан юм уу та? Тий, ер нь явсан газар болгондоо нэгэн зүйлийг авдаг шүү дээ мөнгө чинь. Тий. Сидней Опера хаус. Австрал, Канада, Америк.
Их Британи, Умарт Ирландын нэгсэн Вант улс очсон. Энэ хаанах их вэ? Тэгээ Солонгос очсон. Наадах чинь нөгөө нэг Австралийн нэг Абреминчүүд гэж байдаг штэ. Уугуул иргэд омгийнхаа. Тэгээ тэрэн дээр бид нэр очлоо. Айгуу сони юм сонссоо. Тэр түүхгүй улсууд юм байна. Түүхгүй. Хамгийн амар нь. Нөгөө бид чинь нөгөө түүхийнхаа төлөө төмөн үеэ зориулж байгаа штэ. Тэгээд тэд нэр нөгөө түүх байдгүй. Бичгээрээ нөгөө зургаар бичгээ гаргадаг. Тий. Тэгсэн мөртлөө яг хөө тэр юунууд одоо австралчууд бол ерөөсөө тэдний төлөөс бүхнээ зориулж байна. Тэгтэл нөгөө нэг цыганууд шиг тий ингээд ерөөсөө тогтож өгдөггүй. Тийм л хүмүүс юм бэ? Нийслэл аялал Улаанбаатар хотын өнцөг болон бүрт. За олон бид нэр олон ресторан за бар пабор явсан тий. Тэгээд яг одоо энэ удаад бол анхныхаа айлд ирж байна. Зайлд очиж гарын хоолыг идэх чинь гоё ш. Тэгээд дээр нь би одоо ер нь дараагийн юунаас амжих нь тэрний дараа амжихгүй бол тэрний дараа л болно биз. Бас тайдыг аваачих гоё гэртээ өөрөө гоё хоол идэх нь. Би ч бас хоолны хобби тоо. Зүггүй эрэгтэй хүнаараа ингэдэг штэ. Эрэгтэй хүн яагаад хоолнд тийм сайн байдгийг гэхээр яагаад эрэгтэй хүн хоолыг нэг хийхээр ямар гоё байдгийг гэхээр нөгөө сэтгэл зүрхээ зориулцдаг байхгүй. Эмэгтэй хүн ингээ хоолоо хийж яхад утас дугаарч яхад ингээ ярьж яадаг хүүхдэн сахилган хой чи яагаад байна гэл ингээл хой чи хичээлээ хийгээл ингээл те. Өө миний хань тэгж гинүү гэл ингээл ярьдаг. Эрэгтэй хүн бол ханаа сонин сайхан юм. За эннийхээ хажуугаар юм яриач юу ч ярихгүй. Ганцхан тэр анхаарал нь тэрэндээ. Тэгээд эрэгтэй хүн хамгийн сэтгэлээрээ хийдэг учраас энэ хоол нь гоё ялдаг. Би өөрөө тоогооч мөртлөө үргэлжийн хоол хийх аягүй дуртай штэ. Тэрөөсөө тэрнээс уйддаггүй. Энэ бол миний өстө хамгийн буянтай юм. Яагаад гэвэл яагаад буянтай гэхээр тоогооч хүний хамгийн сайхан буянтай зүйл нь бол нөгөө ядарсан, зовсон, баярлсан тийм ээ. Бид нэр аль нэгэн ажил явдал төртөл хоол хийгээл өгдөг штэ. Тэгэхээр альва нэг юмд бол аягүй их буйны ажил байхгүй юу. Тийм учраас би энэ тоогооч гэдэг зүйлд бол хизээш уйдахгүй. Хэвээ хизээш ертөнцид хэвээ өвхтлээ уйдахгүй юм миний тэр л юм байна. Тэр чинь тэгээд ингээл гадагшаа яваал ер нь хүний гайхуулах юм тэр штэ. Гадагшаа явах болгондоо тоогооч хүн чинь дэлгүүрээр орно. Хоолны газраар орно. Хоол нь ямар байна гээл. Тэгэл дэлгүүрээр орно. Дандаа энэ ингээл гоё юм чадлам нь байвал тийм ээ. Хүн чинь чадлаараа л нөгөө хүнжтийнхээ хоёроор хүлээж ийн гэдэг шиг л тийм ээ. Тэгэхээр заавал нэг яг мөнгө жоохон муутай явуул нэг сэрэ халбахаа учраас тийм. Үгүй бол ингээл яагаад энэ гоё юмыг бас ингээл дайлгаж байна. Энийг нөгөө нэг юу Бээжингийн сайд өгсөн шүү дээ. Бээжин нөгөө манай Сүхбаатар сайд очиж нэвтрүүлгийг гоё дурсгал болгосон. Чи энэ бараг л мах тий хашч их тэжээллэг юм шүү аа. Хаш амар гоё гэж. Яа бараг хаш энэ дүүпо хоёрыг чинь нөгөө нэг хоньны мах гэж үздэг гэжтэй. Хятадууд бол баг мах орлуулагч л байхгүй. Их зөөлөн ийм одоо жажлахад зөөлөн амтны хажууд дараа нь ингээд чихэнд нэг шар гэд ингээд дуурчих их гоё идэг шүү дээ тий. Яг тийм таашаал төрүүлэх салаатыг хийж өгнө за. За хоол бол бүгдээрээ тий донсыг тэгээд эргээд бас одоо бэлтгэл ажлууд яг ямар орцууд орж байгааг үзэгчид ерөөхдөө харсан байгаа. Тэгээд дуу утахгүй энэ ингэж орсон энэ ингэж болгосон гэж хэлээд эргээд уулзцаая. За, хоолны хэсэг үргэлжилж байна. Хоол болж бид гурав одоо хоёр дүүтэйгээ ингээд явж байна. Бид гурав. За, хоол бол олцсон байна. Тэгээд яг хоол хийж байгаа явцуудын талаар бид нар бас баг зургнууд авцсан байгаа тийм ээ. За, их хоолоо та өөрөө нэг сайхан тайлбарлаад өгөө бид гуравт. Энэ нөгөө нэг салат яриадсан тэр бас болцсон байна тийм ээ. Түрүүн ярьжсэн би салатыг та нарыг ингэж ажиллаад идэхт чи айгуу гоё. Гинт чин чимэгтэй гоё шүү дээ тий. Нэг шар гэл
дуу гарахаар тий гоё. Ийм өөнд болохоор би нөгөө хамгийн хэрэгтэй зүйлүүдийг л сонгосон байна. Тэгэхдээ ер нь би дараа нэг хоолны нэвтрүүлгээр ер нь нөгөө харшлах бүтээгдэхүүнийг хэлж өгнө. Харшилдаг ногоо байдаг шүү дээ хор хоорондоо. Тий. Тэгэрийг мдээгүй идэснээс нөгөө тархин өвдөөл тэгээд нөгөө юу байгаа шүү дээ. Янз бүрийн ингээ өвч ухууч нь хөдлөөд ингээд байгаа юм шүү дээ. Тэгээд өөрснөө нөгөө юмаа олж идэггүйж хор болоод байна гээл тий. Хорлоод байна. Одоо тэр улс орон хорлоод байна гэл ингээд яг үннийг хэлэхэд бид нэр хөрш зэрэгэлдээ орнуудаас бас юмыг авч байгаа шүү дээ. Тэгэхээр сайн юмыг авал сайн л байгаа шүү. Бүрэн том бүрэнд чинь бүрэн болцсон улсууд юм чинь. Тийм биз дээ. Тэгэхээр өөртөө хайртай бол яг хөө мөнгө төгрөг мэдээж хэрэг тэрийг ойлгоно. Тэгтээ зөв юм сонгоно гэсэн үг байхгүй тий. Тэгэхээр энэ дотор нөгөө нэг хайртай дууняа хийцэн байгаа. Өгөрцөйгээ хийцэн. Өгөрцөй бас бидний өдөр тутмын иддэг зүйл шүү дээ тий. Тэгээд энд нөгөө хамгийн гоё нөгөө шүлс гойж шүү дээ нөгөө шар гэдэг дуурдаг идмэн юу гэхээр цагаан манжиг гэсэн юм байна. Тэр чих гоё штэ. Гэл ингээл дуурал тий. Тэрэндээ байдаг. Кимчиг бол ойлгомжтой. Тэгээ ягаад энэ хоолыг сонгосон гэхээр би ерөөсөө Аз руу Солонгос руу хоол сонгочлоо л доо. Ягаад гэвэл яг үннийг хэлэхэд үнэн ч юм шиг хүн нөгөө 1000 ярихаар 90 онд би Солонгост явж байхад яг хоолны төрлийн хүмүүс бодлогын хэмжээнд дэлхийд би 10 жилийн дараа хоолоо тэргүүлүүлнэ гэж хэлсэн. Одоо тэр л юм нь яваад байна. Түүхэн кинон явж гин, хоол нь явж гин. Тэгэхээр улс орон аюу мундаг тийм бодлоготой байгааз. Манайх ерөөсө тогооч нарын холбоо октябрь багш гэхэд одоо өнөөдөр гэхэд ерөөсө Монголын хоолыг дээд зэрэгт бүр дэлхийд гаргах ийм боломж бололцоо. Яагаад гэвэл маш олон мастер тогоочдыг төрүүллээ. Дэлхийд төрүүлж гин. Тэгэхээр эд бүгд Монголд гайхуулах Монгол дэлхийд гайхуулах тийм хоол хийхийг үгүйсэх аргагүй тий. Тэгэхээр яг миний тэр сонсч байсан үе 2009 он гэдэг чинь бас тодорхой хэмжээний хугацаа болсон байгаа. Тэгэхээр яг энд үнэхээр хоолоор л дайрч байгаа шүү дээ. Тэгэхээр энэ жоохон эрүүл юм уу гэж л боддгийг. Яагаад гэвэл аливаа нэг Аз хоолны нэг онцлог нь тэр шүү дээ. Дахиж халааж идэх ёсгүй. Халах ямар ч боломж байхгүй. Печэнд хийх халах боломж байхгүй. Яагаад гэвэл нөгөө өнгө нь өгчдөг. Нөгөө нарийн ногоо шинчилсэн шин ногоо чинь дахиад халах юм бол өнгө нь өгчдөг байхгүй. Тий, амт тэгээсэн. Тэгээ ер нь печ гэдэг чинь хор шүү дээ. Гүн лазер. Тогооч хүн айгүй гоё юм дуртай шүү дээ. Сайхан гоё байхыг хүсдэг. Би гэртээ бол ерөөсөө миний ганцхан мөрөөдөл ямар гоё галтайгаатай ямар гоё байх юм бэ? Энийг л би мөрөөддөг. Тэгээд тэр мөрөөдлөө жоохон эн чинь миний сэтгэлд хансан л галт байгаа шүү дээ. Тий. Тэгэхээр энэ тий хамгийн гоё шүү дээ. Тий. За энэ ингээд салат юм байгаа. Тэгээ энэ хоолыг бол яасан түрүүн бас яг ингээд нөгөө буцалж явах үе их гоё шүү дээ. Энэ тавгандаа хийгээд нөгөө буцлаад бид нөгөө амаа түлж ядан ингээд чинь бас л нэгэн гоё таашаал шүү дээ. Тий. Аливаа нэг улс оронд их сони юм байна лээ. Бид нар болохоор нөгөө салаатаа төрүүлээд иддэг штэ. Тэ. Тэгэхэд тэнд тийм биш. Юу яадаг юм бэ лээ? Салаатаа бол дараа нь иддэг. Тийм ёс заншилтай юм байна лээ. Бид нар яг нөгөө Европод гацсан. Тэ. Тогооч хүмүүсийн бас нэг одоо юу гэмэр чи хоол хийхт ингэж яг хэрэгтэй байдаг нэг зүйл нь хутга. Дандаа л хоолч ингээл хэрчиж ингэж яадаг ш тийм ээ. Тэр таны тэр одоо зэвсэг гэж хэлэх юм уу тийм ээ хоол их материал одоо бэлддэг тэр хутга жишээ нь ямар хутга байна тэрийг нэг сонирхож асууя хамгийн гоё штэ тогооч хүн хутга байна нэрээ надаа бум нэг байгаа харин нөгөө бум нэг ширхэг тий тэгээ яг нөгөө зарим нь болохоор би бас нөгөө нэг нүүдэл суудал гээл арай гаргаагүй гэхдээ ер нь хутганд хайртай маш хайртай одоо тэргээр зөндөө янз бүрийн өнгөөрөө л байж гэн тэгээд энэ өнгөнд их дуртай. Өнгө бол би боддгийн шүү дээ. Аливаа нэг хүнийг ерөөсөө ингээд явж байхад өнгөөр нь өөрийн тодорхойлдог, илүүгүй бол нөгөө бичгээр нь өөрийн тодорхойлдог, нүдээр нь өөрийн тодорхойлдог гэдэг шүү дээ. Түүнтэй ямар вэ? Түүнтэй адилхан би өнгийг их хэрхэмлдэг. Өнгө нь аягүй цоглог, сайхан тийм өөдрөг өнгөтэй бол хүний сэтгэл ерөөсөө л тэр өөдрөг чигээрээ явж явах юм болов уу гэж боддог. Энэ зарчмыг их барьдаг. Тэгээд миний хамгийн гайхалтай юм хутга. Салаатны талаар
багагаа яриа өрнүүлээд л та. Би бүр гайгаад л та. Яг таныг тэгээ шилжүүлсэн болохоор би тэгээ бодчихсон юм. Ширх. Гүзээ яг үнэн. Тэгээд ах юм. Тэгээ бага өөрийгөө чагинж идсээр байгаа. Зүгээр чихээ чагна, зүрхээ чагна. Ингээд хоолыг чи айгуу гоё юм сайхан аппетиттэй маш гоё идэхээр ерөөс амтлаг ширэггүй гэдэг нь шүү дээ. Би энд бол ямар ч амтлагч хийсэнгүй. Энд нөгөө майонезын хийлээ. Сая дөрөв харж исэн хар персэ хийлээ. Энд чи өөрөө нөгөө өөрийн нөгөө давслаг амттай байгаа шүү дээ. Тэгэхээр би давс хийж яах юм? Элсэн чихэр хийж яах юм? Тэр манай чи сонсож байгаа. Дуурч байна. Бобооч өөрөө тэр чихтэй дуграат л чихтэй юм шүү дээ. За тэгээ мөгийн өгцсөн ихтэй баярлаа. Таны олон сайхан хийж байгаа үйлс тань ажил үйлс тань аялгуу дуу адил төгөнд илэрх болтугай. Тэгээд олон сайхан өшөө таны одоо ингээд яриг сонсож суужхад миний хувьд бол таны одоо энэ цуцшгүй тийм гоё сэтгэлийн тэнхээ ирч хүччин надад бас маш мундаг санагдлаа. Тэгээ олон сайхан ажлыг амжуулаарай гэж хүсэж байна. Тэглээ яах вэ? Тэгээд би аливаа нэг газар би өөрийнхөө Монгол бахархал нэвтрүүлэг ирэх юм та ер нь хаана хинт ч очсон би хүн орж ирэхэд би чаддгийм бол гэж түрүү ярьсан шүү дээ. Би бэлэгтэй гаргадаг. Яагаад гэвэл Монгол хүний энэ бэлэг заа жоохон ч гэсэн сэтгэлийн бэлэг хизээч том болсон чи ээждээ үр чигээрэл байгаа штэ үнсдэг штэ өөр газрынхан үнсдэггүй юм байна ингээд тэврээл ингээд болгоо сэтгэл тэгэхэд миний эх орных яадаг үлээ үнсдэг духан дээр нь хацар дээр нь юу л байгаа газар нь үнсч инхрийлэг энэ хоёр зүйлийг хизээч битээ мартаасаа үеийн үед битээ мартаасаа гэсэн талаас би таны мэдхүйн нэвтрүүлгээ хийдэг яг үүнийгээ төсөөлөл би ингээд юугаа аваад ирсэн одоо бэлгээ авчирсан хүн оюунлаг байх ёстой. Би өөрөө ном их уншдаг. Тий? Маш их ном уншдаг. Тий? Орой өдөшгүй ном их уншдаг. Тэгэхээр мөг их чинь нэг зүйлийг ингээд дурсгаад аливаа нэг юмд энэ оюунлаг. Тэгээд энэ миний яриад байгаа олон орон энэ ганцхан Австрал биш шүү дээ. Маш олон орон 10-аад орон байгаа. Энд ингээд сураарай. Тэгэхээр энэ Монголын нууц товчоог одоо өгье. Тий? Дээр нь нэмээд ингээд аливаа нэг зүйл юм баг гэдэг юм шүү бэлэг. Тий. За энэ газрын нулимс, хэдий газрын нулимс ч гэлээ яагаад газар уйлдаг юм бэ гэхээр бид нэр арчлаагүйгээс уйлдаг байж магадгүйгээд би энэ номыг арчлаад уйлж инээлгэж байгаарэ гэдэг энэ номыг бэлтгэв. Үзэгч түмэндээ та нарт NTV телевизийн хамт олонд ничгэнсэн шижгэнсэн хамт олондоо тэгээ хөлийн чандад суугаа бүх монголчуудаа оюунлаг монголчуудаа эрхэм монголчуудаа энэ өдрийн мэндийг хүргэж ирчээрээ цогоороо золоороо бүх зүйлээ өөдөө энэ сайхан сэтгэл зүйг хадгалж энэ сайхан сэтгэл зүйтэй их орондоо мүтхэн ирээрэй гэж хүсэж байна. Ээж нь аав нь эгч нь ах нь хань нь ижил нь үр хүүхэд нь бүгд та бүхнийг хүлээж байгаа. Бид хүлээж байгаа шүү эрхэм монголчуудаа. За баярлалаа. За одоо үний тагаал нэвтрүүлэг өндөрлөх нэ. Яг ихний одоо хоолны хэсэг бол. За би чин үннийг хэлэх үү. За бид гур ихлэд байж байгаа үнээ хараад. За содоо хэдий 30 биш 30. 54 мөнгө байсан. Өмнөх ингээд адууцдаг байхгүй олон. 54 мянга. 54. За би 25. Өө содоо голд нь орцсон. Би шийдвэрлэхгүй гэсэн. За чи цааш гарч. За бит хоёрын одоо хэрчийг гарч. За тэгэхээр энэ бүтээгдэхүүн дотор бол би та нарыг хүндэтгээд одоо мэдээж хэрэг сайхан залуучуудаа ирнэ. Ер нь нэвтрүүлгээ хийхэд хүртэл би залуучуудтайгаа сайхан энэ хоолоо хийчээд буцаагаад иддэг учраас маш сайхан зүйлийг сэтгэлээсээ авдаг. Тэгэхээр энэ хоёрын яг зөв зүйтэй үнэний ойролцоо нь бол одоо яг энэ 54 мянгаас нэг 6 мянган хасчул болох. Өө яа да. Толгой өргүүлж хүн яаруулсаар. 53,400. Би 30 мянга гэж бичиж байгаа. За баярлалаа бид нар хөдлөлөө. Нийт слайд үргэлжилж байна. Бобо микрофонтой бол хэлээрээ. За тэгээ нийт слайд үргэлжилж байна. За баярлалаа. За баярлалаа. Нийслэл аялал Улаанбаатар хотын өнцөг болон бүрт